Улаанбаатар хот зогсоолын асуудалтай. Зөвхөн Улаанбаатар ч биш, дэлхийн бүхий л том хотуудад энэ асуудал байдаг. Харин шийдэх ганцаарх нь зогсоолуудыг төлбөртэй болгох. Энэ аргыг Токио, Сөүл, Берлин, Бээжингээд хаанаас олж харна. Яг ийм зохицуулалтыг Улаанбаатар хот энэ жилээс эхлэн хийж эхэлсэн. Зогсоолыг төгжөөтэй болгож машин авах бол төлбөр төлнө. Ингэхгүй л бол хэн нэгэн автомашины зогсоолыг өөрийн өмч мэд эзэгнэн өдөржин дүүргэнэ. Гэвч энэ дүрм журмыг зарим хүмүүс мөрдөхгүй улам хүндрэл учруулж байгаа нь олон нийтийн дургуслыг хүргэсээр байгаа гинэ. Хотын төвд өдөржин машин тавиад орхино гэдэг ойлголт одоо байхгүй болсон. Та машин унаж хотын төвд байрлуулж л байгаа бол төлбөрөө төлнө гэсэн үг. Дэлхийн бүхий л томоохон хотод үйлчилдэг энэ дүрмийг дагаж мөрдөхөөс өөр аргагүй гэдгийг ч олон хүн хэлж байгаа гинэ.